Сайн байцгаана уу эрхэм үзэгчид та бүхэндээ Баасан гаригийн мэндийг айлтхан хүргэж байна. DBS телевизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөр Баасан гаригийн дугаараа танилцуулахад бэлэн боллоо. Эхний мэдээ, Дархан барилга Экспо 2025 5 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус Экспо нь 5 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Буудай зочид буудлын гадна талбайд зохион байгуулагдах юм а. Үргэлжлүүлэн дэлгэрэнгүй мэдээлэлд анхаарлаа хандуулна. За Дархан барилга Экспо 2025 маань одоо ингээд энэ 5 дахь жилдээ үргэлжлээд зохион байгуулагдаж байгаа. Энэ арга хэмжээ энэ жилийн хувьд бол өнгө төрхөө шинжилсэн. За дээрэс нь одоо хөтөлбөрүүдийн хувьд бол маш онцлог хөтөлбөрүүдтэй, оролцогч байгууллагын хувьд бол маш их тоо нэмэгдсэн. За шалгуур үзүүлэлтүүд бас нэмэгдсэн байж байгаа. За тэгээд хүний нөөцийн булан буюу ажил хайгч, ажил олгогч нарт зориулсан булан бас үүсэж байгаа. За мөн дээрээс нь Wallcar гэдэг энэ байгууллага маань хүүхдэд бас инженерийн сэтгэлгээг суулгах зорилгоор энэ гоё тэмцээн уралдааныг одоо зохион байгуулаад бас оролцож байгаа бас нэг талаараас онцлог давуу талтай байж байгаа. За мэдээж энэ одоо Экспонд хүрэлцэн ирснээр та бол нэг дороос мэдээлэл авахаас гадна бол энэ Экспонд зөвхөн зориулаад одоо байгууллагууд худалдааны одоо маш олон урамшуулал одоо нөхцлүүдийг та бүхэнд санал болгодог. Тэгэхээр иргэд та бүхнийг бол энэ арга хэмжээнд хүрэлцэн ирснээр маш олон том давуу тал боломжуудыг одоо хүртэх боломжийг Дархан барилга цэгийн минь болон барилгачдын холбоо нар маань ингээд зохион байгуулснараа олгож байгаамаа. Тэгэхээр иргэд та бүхний 5 сарын 10-11-ний өдрүүдэд хүрэлцэн ирэхийг урьж байна. Манай Дархан уул аймгийн сүүлийн 2 жилд одоо эрчимтэй хөгжиж барилга орон сууц ихээр баригдаж байна. За тэгээд орон сууцны 30 гаруй төслүүд явагдаж байна. За энэний хэрээр барилгын материал үйлдвэрлэгч нар бас ихээр нэмэгдэж байна. За мөн Монголын бас топ үйлдвэрүүд бас нэмэгдэж Дархан уул аймагт одоо салбараа нээж ингээ үйл ажиллагааг эхлүүлж байна. За энэтэй холбоотой бид нар одоо барилга Экспо үзэсгэлэн одоо жил бүр уламжлалт зохион байгуулдаг. Энэ жил одоо 5 дахь удаага уламжлалт болгон зохион байгуулж байна. Энэ жилийн үзэсгэлэнд одоо 50 орчим байгууллагууд оролцож байна. За үзэсгэлэн маань одоо бас сонирхолтой урд урдын жилүүдээ бодвол бас бид нар өшөө илүү шинэлэг материалууд, за мөн орон сууцны төслүүд, за орон сууцны төслүүдээс гадна одоо онцлог нь гэвэл юу вэ гэхээр Дархан уул аймагт маань энэ жил одоо бас лагшри, за өндөр зэрэглэлийн орон сууцнууд барилгууд одоо бас ихээр баригдаж байна. За тэгээ энэ мэдээллүүдийг одоо бүгдийг нэг доороос одоо та бүхэнд мэдээллийн хүргэх зорилготой ард иргэдэд зориулсан ийм үйл ажиллагаа зохион байгуулж байна. За энэ жилийн зөвлөгөөний бас нэг онцлог нь юу гэхээр урд урдын жил бид нар бас зөвлөгөө хийдэг гэсэн бол энэ жил бол зөвхөн одоо сонирхолтой илтгэлүүд, үзэсгэлэн гэсэн 2 арга хэмжээнүүдийг явуулж байна. За энд бас одоо сонирхолтой илтгэлүүд гэх юм бол барилга одоо банкны салбаруудыг хооронд нь ойлголцуулахын тулд одоо бид нар бас банкны салбарын төлөөллүүдийг бас оролцуулж одоо илтгэл тавиулж байна. За мөн одоо олон сонирхолтой илтгэлүүд явах бах. За тэгээд араас нь бас энэ бид нар одоо зөвхөн барилга бариад идэг дотор одоо бас интерьерийн орчин, дотоод барилгын дотоод орчны талаар бид нар бас нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор бас тавилгачдын холбооноос одоо урьж илтгэл тавиулахаар ингээд төлөвлөн ажиллаж байна. Бид нар бас ард иргэдийн дунд одоо бас нээлттэй одоо хөнгөлөлтөй урамшууллын суулаа, за мөн сонирхолтой уралдаан, мэргэжлийн уралдаан тэмцээнүүдийг ингээд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. За тэгээд нийт дарханчууд та бүхнийг 5 сарын 10-11-нд одоо Буудай зочид буудлын гадаад талбайд одоо хүрэлцэн ирж одоо мэдээлэл аваарай. Сонирхолтой бас бидний бэлдсэн ажлуудаа танилцаарай гэж урьж байна. Дараагийн мэдээ, татвар төлөгчдийн өдрүүд 2025-ын хүрээнд санхүүгийн байгууллагуудын дунд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 8 баг тамирчид оролцсон байна. Дархан уул аймгийн ард иргэдтэй татварлагчийн өдрийн мэнд хүрье. За өнөөдөр бол Дархан уул аймагт санхүү төрийн байгууллагууд болон одоо санхүүгийн төрийн бас байгууллагууд хамтарсан нөхөрсөг тэмцээн зохион байгуулагдаж байна. За энэ өхөө арга хэмжээнд бол нийтдээ 8 баг нөхөрсгөр тэмцээн байгуул
оролцож байна. Тэмцээн бол одоо амжилттай үргэлжлэж байна. За ингээд нийт татварлагчдын өдрийн мэнд хүргье. За өнөөдөр Дархуул аймгийн татврын хэлтсээс татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан Дархуул аймагт төсөв санхүүгийн орчинд үйл ажиллагаа явуулдаг. Байгууллагын дунд ойлуулын тэмцээн зохион байгуулж байгаа сайхан үйл ажиллагаа болж байна. Ингээд энэхүү тэмцээнд манай байгууллагыг хүргэж оролцсон татврын хэлтсийн хамт олонд баярлалаа. Та бүхнийхээ ажилд цаашлахын ажилд хамгийн сайн хүнийг хүсье. Хөтөлбөр үргэлжилж байна. Дархуул аймагт банкны хөгжил өнөө ба ирээдүй эрдэм шинжилгээ онол практикийн баг хурал 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч үзсэн үү? Монгол банкнаас эдийн засгийн санхүүгийн чиглэлээр судалгаа хийж байгаа судлаач оюутнуудын судалгаа ихтгэхийг дэмжих. За тэдний бодлого босруулах оролцооны өгдөлөх судалгаа болон шинжилгээний ажлын олон нийт мэдээлэл чиглэлээр бол жил болгон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг. За үүний өрөөнд л мөн орон нутагт жишээлх юм бол Дархан аймагт маань маш амжилттай эрдэм шинжилгээний хурлаа энэ жил 10 дахь жилдээ зохион байгууллаа. Тэгэхээр энэхүү 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа эрдэм шинжилгээний хурлын өрөөнд болохоор судлаачдын болон оюутнуудын маш сайн бүтээлүүд оролцож за шилдэгүүдэд шалгуулсан. Тэгэхээр оролцогчдоо цаашдын ажил болон одоо судалгаанд амжилт хүсье. Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Зохион байгуулагч шалтгаан технологийн сургууль хэдэн намын үүс гişэд дэлгэрэх болтугай 3 дугаар байрны шагналыг бомдэр. За 2 дугаар мөн ажиллагаа банкны хөгжил өнөө баярыг 2 дугаар байр эзэлсэн тул өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Эс хөрөлч юм гэсэн байна. Хөрөлчин бүгштэй баярлалаа. За өнөөдрийн тэргүүн байрны судлаачийн төрөлдөө эрхэм хүндэцээ гурмаа танаа. За гурмаа доктортой баяр хүргэе. Цаашдаа эдгээр судлалын өндөр амжилт хүсье. Манай үндэсний мөнгөн тэмдэгт үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал болох Монгол банкны эрдэм шинжилгээний баг хуралд оюутнуудтайгаа мөн бусад судлаачтайгаа одоо амжилттай оролцлоо. Банкны салбарт цахим эдийн засаг нөлөөлнө гэсэн сэдвээр итгэлээ хэлэлцүүлж амжилттай оролцсондоо баяртай байна. Тэгээд энэхүү хурал маань одоо 10 дахь удаагийн хурал маань зохион байгуулж байна. Тэгээд цаашдаа Монгол банкны зүгээс энэхүү хурлыг одоо тогтвортой зохион байгуулж эрдэмтэн судлаачтай дэмжин гэдэгт нь найдаж байна. Мөн энэхүү хурал нь үр өгөөчтэй бас цаашдаа эдийн засагт хэрэгжсэн олон сайхан арга хэмжээг одоо бий болгосон хурал байгаасаа гэж хүсэж байна. Банкны хөгжил ба өнөө баярын 2 дугаар байранд шалгарсан тул өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаваа. За ингээд үдээ аж ахуйн сургуулийн оюутан өөрийн цалбандаа баяр хүргье. За тэргүүн байр өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаваа гэсэн байна. За маркетинг хэрэгцээсэн сэдв маань хөрөнгө оруулалтын өгүүлбэр нэмэгдүүлэх боломжийн судалгаа гэх сэдвээр өнөөдрийн хэлтгэлийг тэргүүн байрын эзэн боллоо. Маркетаа баяр хүргэе. Бид бүхний жил болгон Монгол банктайгаа хамтран зохион байгуулдаг банкны хөгжил, банкны салбарын хөгжлийн асуудлуудыг хэлэлцэж шийдвэрдэг юм онол практикийн баг хурлаа явуулаад 10 дахь жилээр тохиож байгаа буюу энэ жил 10 дахь хурлаа амжилттай зохион байгуулж өндөрлөө. За энэхүү хурал маань бол хоёр үе шаттайгаар явагддаг. За нэг нь бол судлаачийн төрөл, оюутны төрөл гэсэн хоёр төрөлдөг бол хурал маань явагдаж ингэж байгаа. За тэгэхээр банк санхүүгийн салбарт тулгамдж буй асуудлуудаар хэрхэн шийдэл гарцыг хайж олох вэ? Тухайн асуудлуудыг ямар түвшинд судлаж, ямар түвшинд гаргаж ирэх вэ гэдэг асуудлыг бол одоо бизнес удирдлага болон менежмент санхүү банкны чиглэлээр суралцаж байгаа дарханы ихтэй сургуулийн оюутнуудаар маань болон багш судлаач нар маань бол одоо ингэж оролцож илтгэлүүдээ бол хэлэлцүүлдэг. Тэгээд өнөөдрийн хуралд бол нийтдээ 17 илтгэл хэлэлцүүлэгдэж шагналт бариудаа шалгаруулж энэхүү хурлыг хамтран зохион байгуулдаг. Монгол банкны Дархан уулын аймаг дахь Монгол банкны хэлтсийн хамт олон болон Голом банкны Дархан уулын аймаг дахь бизнес хөгжлийн төв хамт олон Капитал банкны Дархан уулын Капитал банкны салбарын хамт олондоо одоо чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлж байна.
та бүхэндээ цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. За мөн бид бүхэнтэй жил болгон хамтран ажилладаг. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Одоо хөтөлбөр бизнес мэдээллээр үргэлжилнэ. Дархан эхлэлгүүрийн 3 давхар 309 тоодод инхрийг хөөрхөө үрсэд зориулсан Хямдун өргөн сонголт, хараа булаам загварлаг, чанар материал сайтай хүүхдийн утасны Family Shop шин салбар дэлгүүр аль биесээр нээлттэй. Нээлтийн үйл ажиллагаа 5 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулагдаж, морин хуурын ерөөлөх шиг үйлчлүүлэгчид дэлгүүрийн хамт олонны гэр бүл найз нөхөд дотны хүмүүсийн алга ташилтаар дүүрэн өнгөрлөө. Family Shop нь эрэг хандлагыг түгээ уриатагаар хүүхдийн бие дээлтэй сөрөг нөлөөгүй чамин загварлаг хэрнээ Хямдуныг санал болгодгоо. Ийхүү хүслийн отгонд салбартаа байсан бол үйл ажиллагаагаа өргөжүүлэн 2 дахь салбараа нээж байна. 5 дугаар сарын 7-ны өдрийг дуустал 100 мянган төгрөгийн худалдаа авалт бүртээ бэлэгтээ нээлтийн урамшуултаа худалдаа явагдаж байна. Мөн хүүхэд бүртээ гарын бэлэгтэйгээс гадна байнгын үйлчлүүлэгч нартаа гарын бэлэгтэй байдгийг онцолъё. Хүүхдийн хувцас гэдэг бол өөрөө айгүй онцлогтой байдаг. Мэдээж хүүхдэд хамгийн биедэн тухтай, эвтэйхэн, дээрээс нь чанартай загварлаг хувцсыг ерөнхийдөө авчихыг бол зорио ажиллаж байгаа. За дэлгүүрийн нээлт бол маш сайхан өргөн болж байна. Тэгээ холоос зориод ирсэн ах トゥ найз нөхдөд бас юуны өмнө баярлалаа гэж хэлье. Дэлгүүрийн цаашдын зорилго гэх юм бол улам илүү загварлаг сонголтод хувцсыг ерөнхийдөө дархамжуудаа нийлүүлэхээр 2022 оноос бол үйл ажиллагаагаа эхэлж явуулж эхэлж байгаа. За тэгээ манай дэлгүүрийн салбар нэг болохоор хүслийн отгон 1-р байранд байгаа. 2 дахь салбар маань болохоор дархан эхлэлгүүрийн 3 давхрын 309 доттойгаа. Тэгээд дархамжууд маань таад манай л өрнөөр үйлчлүүлээрэ. Юуны өмнө энэ дэлгүүрийн нээлтэнд хүрэлцэн ирсэндээс маш баяртай. Family Shop 1 дээр бас нээлтэн дээр нас өгөрж хөтлөж ирсэн. Одоо 2 дээр нь ирж байна. 2 найзын дэлгүүр өргөтгөөд дархан эхлэлгүүрийн 3 давхар 309 номер дээр хүүхдийн бэлэг хувцас. Одоо нөгөө хүүхд хүн хэлдэж штэ нэг хавар боллоо нээлт эхэллээ. 1000 сонсохоор нэг үз гэж хэлдэг. Ирээдүйд сэтгэл хангалуун байна. Би өөрөө бас 3 охинтой болохоор бас энэ сэтгэл хангалуун үйлчлүүлд юм аа. Цагтаа баярлж байна. Тэгээ 2 найзтай хойштоо тийм том дэлгүүрний хийх хүсвэрээ. Дарханчуудаа бүгдөө ирж үйлчлээрээ. Дархан эхлэлгүүрийн 3 давхар 309 номерт Family 2. Огтын ганга хараа булаам даашинзнууд, тансаг хосоллууд, дөрөв үйлрэл дөмсөх боломжтой эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн хөлнөөс толгой хүртэлх бүх төрлийн хувцсыг та Family Shop-оос худалдаа аваарай. Monity Pocket Zero сон зэрэг зээлийн аппликейшнуудаар хүссэн бараагаа хүүгүй шимтгэлгүй 3-аас 6 хувийн төлөх нөхцлөөр худалдаа аваарай. Family Shop дэлгүүрийн шинэ хаяг дархан эхлэлгүүрийн 3 давхар 309 тод цагийн хуваар өглөөний 11 цагаас оройн 20 цаг хүртэл нээлттэй ажиллана. Харилцах утасны дугаар 85 Тэгтав 47 47 Хямдун өргөн сонголт Family Shop дэлгүүрээр өргөнөөр үргэлжлүүлээрэй. Одоо та бүхэндээ үргэлжлүүлэн цаг агарын мэдээллийг хүргье. DBS телевизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөрийн Баасан гарагийн дугаар үзэгч танд хүрлээ. Үзэгчдээ та бүхэн амралтын өдрөө аяд тухтай өнгөрүүлээрэй.